Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 17 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Not all those who wander are lost. J.R.R. Tolkien. За тэгэхээр өнөөдрийнхөө персептийг ярьж эхлэхээс өмнө хэдүүлээ John Ronald Reuel Tolkien гэж хэм байсан талаар ярьцгаая. Тэрээр 1802-оос 1973 оны хооронд амьдарч байсан. Англи хэлний хэл судлаач мөн зохиолч хүн байсан байна. Тэрээр түүний бичсэн зохиолуудад бид нарын хамгийн сайн мэдэх хүн болгоны мэддэг зохиол болох Hobbit болон Бүгшний эзэн зохиолууд маань орд юм байна. Тэгэхээр түүний хэлсэн өнөөдрийн персепт маань нэг өөрийгөө мэдгүй байгаа юм шиг тэнэж хэсүүжилж байгаа хүн болгон төөрсөн гэсэн үг шээ. За тэгэхээр бид нар бидний амьдрал ер нь бага байхаас эхлээд яг нэгэн хэвийн химнэлтэйгээр өрнөж эхэлсэн гэж хэлэхэд бол хийсдэггүй. За жоохон том болоод бүгд цэцэрлэгт орцгоно. Цэцэрлэгээ яг ижил насанд ер нь бол төгссөн. За төгснө гэж дуусгана. Цэцэрлэгийн дараа бага сургууль, дунд сургууль тэгээд 10 жилээ төгснө. 10 жилээ төгсөөд хийх зүйл бол ер нь бол нэлээд дийлхэн ижилхэн их сургуульд орцгоно. Дараагийн түвшний боловсролыг олох. За тэгээд их сургуульд орж байгаа хүмүүс маань бас л ерөнхийдөө л яг нэг насны ойролцоо насны хүмүүс идэг шүү дээ. Тэгээд ер нь бүхэд бас л ойролцоо насан дээр их сургуулаа төгсөөд ажил дээр буюу амьдралд хөл тавина. Гэтэл зарим нэг тохиолдолд бид нар нэг арай өөр хүмүүсийг харахаараа энэ өстой ажилгүй ч юм уу те. Эсвэл энэ юугаа хийгээд ингээ ажил хийхгүй ингээ яваад идэм бэ гэд нэг тиймэрхүү нэг бодол төрүүлмээр хүмүүсээс амьдрал дээр гарч ирдгээ. Гэтэл тэр маань өөрөө бас энэ Толкины хэлснээр тэгж амьдралаа ингээд нэг л тийм үр бүтээлтэйгээр цаг хугацаагаа ашиглаж чадахгүй байгаа юм шиг харагдаж байгаа хүмүүс ч тэр ер нь тэр нэг тийм бүгд амьдралдаа төөрчгсөн бүр яхаа мэдхээ болчихсон байгаа гэсэн үг шээ. Зарим тохиолдолд бидний хувьд нэг төрхөн завсарлага авах гэдэг нь өөрөө маш чухал зүйл гэж би бас боддог. Түүний хамгийн гол нэг сонирхолтой зүйрлэх үз жишээ нь болохоор бид нар аливаа нэг цахилгаан хэрэгсэл ингээд асаах гэсэн чинь асдаггүй. Тэгэл нэг сонин аслаа гэхэд нэг сонин нэг тийм алдаа заагаал ерөөсөө болж өгдөг. Тэгэхээр яадаг вүлээ? Хамгийн ойрын тохиолдол нь бол Univision аппарат байгаа шүү дээ. Тэгэл бөөн янзаар л оролдож үзсэн. Мэдээж тэгээд салгаж залхна гэл. Гэтэл Univision аппаратуудтай холбогдоод болохгүй гэдэг юм гот яадаг лээ. Бид нар нэг оролдож үзэг юм шиг. Унтраага дасаадаа гэх. Тэг яг л нэг тийм ижлэхэн зүйлсийг хэлдэг штэ. Яг дийлэнх тохиолдолд захилгаан хэрэгсэл ч юм уу юмнууд унтраага дасах үед буцаад хэвийн ажиллагаанд ордог. Тэгээ яг энэтэй адилхан хүний амьдралд ингээд нэг тийм ийм юм, тэгээд гэдэг нэг тийм бүр юм яарсан, сандарсан, тэгээ өөрийгөө нэг л ингээд бүр ингээд шахсан, иймэрхүү байх үед надад бол тэр хүнд нэг тийм унтрааж асаах тийм товч хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд ч тэр ерөөхдөө бас нэг өөртөө тийм завсарлага гэдэг зүйлийг бас өгөхийг бас хичээдэг.
Тэр нь жишээ нь яг одоо байгаа орчноос гараад алхах хамгийн энгийн өөрийгөө ресет хийх арга. Гих зэргээр ер нь бол өөртөө ингээ багхан ч гэсэн хүн ингээ нөгөөний амралт өгч байгаарэ. Тэгээд бусад хүмүүс өөртөө ингээ амралт өгөөд жоохон завсарлага өгөөд явж явах үед нь тэр хүмүүсийг битгий төөрсөн гэж бодоорой. Амьдрал үнэхээр жоохон хэцүү байсан үед тэр хүмүүс маань багаан ч гэсэн завсарлага аваа явж иж магадгүй шүү дээ. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ хүртэл сонссон бол хідүүлээ доор комент хэсэгт зүрхэн өөрийнхөө дуртай өнгийн зүрхэн эможиг бичээрэй. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөе. Энэ хүртэл сонсон сонсогч та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таамт Панда.